Нийслэлийн хүүхдийн 114 дугаар цэцэрлэг эрүүл хүнс хоол үйлдвэрлэл. Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлалд 2030-д 6 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж засваргаа, хамгаалал, хөгжил боловсролын зорилтуудын ханган ажиллах ашигын хүрээнд эрүүл хүнс, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа танилцуулж байна. Харилцагч байгууллага, бүтээгдэхүүний танилцуулга. Хоол үйлдвэрлэл, багийн үйл ажиллагааны танилцуулга. Цэцэрлэгийн хүүхдийн хооллох үйл явц. Бага насны хүүхдийн тэжээллэг илчлэг хоол хүнсээр бүрэн хангагдаж байвал хүүхдийн бие махбодын өсөлт, сэтгэн бодлого чадвар, хөдөлгөөний ур чадвар, нийгэм дасан зохицох зөв эхлэн тавигддаг. Тухтай сууж идэндээ амцаараа ахиад нэмжигдээрээ зогсоорой тухтай сууж зогсоорой манжин соус сэнгон мах төмөс байцаа эмэн дэмэр баялаг амттай сайхан хоосноо амтлаараа ахиад нэмжигдээрээ зогсоорой тухтай сууж зогсоорой сууж зогсоорой. Хүүхдийн хоол хүнсэнд анхаарах зарим зүйлс. Бага насны буюу цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолнд хориглох чухам ямар төрлийн хүнс байдаг талаар та мэдэх үү? Үүнд өөх тус, давс, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ордог. Тухайлбал чихэр, шоколад, жигнэмэг, ялуу, хийж үссэн ундаа, кофе, какао, давсалсан, удсан, нөөшөлсөн бүтээгдэхүүнүүд, хуурч хайрсан болон транс тус агуулсан бүтээгдэхүүнүүд ордог байна. Харин хүүхдийн хоолнд хэрэглэх эрүүл хүнсний талаар сүү цагаан эдээ, мал, загас, шууны мах болон жимсэх нь олон үрт тарианы гурилан бүтээгдэхүүн хүнсний ногоо багтдаг байна. Хүүхдийн хоолнд тавигдах үндсэн 4 шаардлагын тухайд 1-р шимт бодисыг хангалттай агуулсан, 2-р хялбар боловсрч шингэх, 3-р хооллох сонирхлыг нь төрүүлсэн, 4-р
ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд бэлтгэсэн байх ёстой шаардлагуудыг тавьдаг юм байна.